181-р анги Тэнгэрлэг аялгаа ихтэйм. Өөр нэг өдрийн бэлтгэл дуусгаад Юан багш хүн шиг сэтгэл хангалуун инээмсэглэн. Шеф Фэй, чи өчигдрийнхээ нүсээ нэлээд сайжирчээ гэв. Баярлаа. Фэй Юян баг зэрэг сэтгэлээр унсан янзтай хариулав. Тэр одоогийн нөхцөл байдлыг ер нь яаж хүлээж авахаа мэдхээ билжээ. Нэг талаас урд чадвар нь урд урдынхаасаа хурдан ахиж байв. Гэтэл нөгөө талаас ятга барьж сураад удаагүй нэгэн шинэхэн шаваар өөртөө заалгаж байгаа. Энэ нь түүний номын хичгсэн байр суурийг үгүй хийж гоц авьяас гих бардамтлыг нь нүүрэн дээр нь алгадаад авч байгаа мэт санагдана. Эцэст нь би л түүнээс ашиг хүртээд байх шиг Фэй Юян дотроо санаа алдан баг зэрэг ичв. Шуун ухаан хажуунаас нь нэмсгэлэн. Энэ янзаараа Юан чиний тусламжгүйгээр ганцаараа тэмцээнд оролцож мэдхэндээ шеф Фэй гэв. Фэй Юян түүнийг үгийг няцаах гэсэн ч юу ч хэлж чадсангүй. Үнэн дээр Юан ганцаараа түүнийг чирээд 3 дугаар байранд оруулчих чадах мэт санагдаж байв. Бэлтгэл дуусны дараа Минлийг хөрш байшин руугаа буцлаа. Харин Фэй Юян харих ямар ч шинжгүй орон дээрээ тухалж хөвтсөн ба Шон ухаан руу хараад арай чи өнөөдөр бас энд үлдэх гэж байгаа юм биш үз? Би чамаа ганц шөнө л хонно гэж бодсон юмсан гэв. Шон ухаан эцэн шинжгүй. Би ганц шөнө гэж хэлсэн билүү? Нэгэнт энд ирсэн юм чинь дахиад хэд хоноход ямар хамаах вэ гэж хариулав. Фэй Юян толгоос хэсрээд түүнийг үлд холоо. Бараг л Шон ухааны ийм зан авирт тасчихсан мэт. Маргааш өглөө Юан болон Фэй Юян нэртлэн босож бэлтгэлээ эхлээд Шон ухаан Минг Ли хоёр мөн л хажуунаас нь үзэж суулаа. Хэрвээ Минлигийн гэр бүлийнхэн түүнийг бүтэн өдрөөр ийн сууж байгааг мэдсэн бол эргэлзээгүй загнах байсан биз. Гэвч аз олоход луугийн мөн чанар сүм түүнээс өөр Минг гэр бүлийн хүн байгаагүй. Түүний ах эгч дүүнэр бүгд өөр илүү хүчрэг бүлгмүүд тариалагддаг байв. Ийхүү 4 дахь өдрийн бэлтгэлч дууслаа. Тэд тусаа ажиллаа хийгээ завгүй байтал нэг танил олоо сонсогдов. Шеф Фэй, би орлоо шүү. Шан настан хариу хүлээлгүй өөрийн түлхүүрээр хаалгын онгоолгон дутагш орж ирв. Багшаа яасан бэ? Ямар нэгэн зүйл болсон уу? Фэй Юян бодилсан янзтай асуулаа. Шан настай юр бусын догтлсон харагдаж байв. Чи сонсоогүй юм уу? Энэ жилийн тэнцээний шүүгчдийн нэрсийг зарлчихсан. Хин эрхийг сонсвол чи ч итгэхгүй дээ. Фэй Юян баг зэрэг зогтсов. Багшаа ингэж догтлсныг урд нь бараг харж байгаагүй. Хин юм? Шан настай нүүрэн дүүрэн инээмсэглэв. Тэнгэрлэг аялгаа ихтийн удирдагч Ахмад Сонглиер. Юу? Ахмад Сонглиерээ Фэй Юян маш чанга уулга алдснаас Юан болон бусд нь хүртэл цочив. Юан хөмсгөө өргөв. Ахмад Сонглиер гэж хин юм бэ? Фэй Юян түүнөр итгэж ядсан харцаар харав. Чи Настан Сонгийг мэдгүй гэж үү? Доод тэнгэрийн номер 1 хятадын мастрыг түүний хөгжмийн охин тэнгэр гэж нэрлэдэг юм шүү дээ. Хөгжмийн охин тэнгэрээ Юаны ийм сүртэй очийг яаж хүлээж авахаа мэдгүй хөмсгөө өргөлөө. Шан настан тайлбарлав. Тэнгэрлэг аялгаа ихтэйм бол хөгжмийн зэвсэгт бүхэлдээ төвлөрдөг элит бүлгэм. Тэдний шавнар ихэнх нь хөгжмийн зэвсгийг өөрсдийн зэвсэг болгон ашигладаг. Харин удирдагч Сонгиер 10 гаруй хөгжмийн зэвсгийг гарамгаа эзэмсэн хүн. Түүний гол зэвсэг нь ятга. Фэй Юян мөрөө авчин. Үндэ би луугийн мөн чанар сумд илсхээсээ өмнө Тэнгэрлэг аялгаа ихтэймд орох талаар бодож байсан юм. Гэхдээ тэр үед хөгжмийн замыг бүх насаараа хөөх хэсэгтээ эргэлзэж байсан болохоор энд илсэн гэв. Шан настын гинт харамсдаггүй. Чи энд очисон бол ятгахын чадвараараа одоо аль хэдийн гол шив болчихсон байх байсан гэж асуулаа. Фэй Юян хэсэг бодсноо. Огт харамсдаггүй гэвэл худал болох бах. Гэхдээ луугийн мөн чанар сумд илсэндээ баярлаж авдаг гэж хариулав. Шан настан сэтгэл хангалуун нэмсгэлэн толгойд өгөв. Ямартай ч Ахмад Сонгоос гадна өөр хоёр шүүгч бий. Гэхдээ та хоёр Ахмад Сонгийг гайхшруулж чадвал зөвхөн өөрсдөө төдийгүй луугийн мөн чанар сүмд ч их ашигтай. Тэнгэрлэг аялгаа ихтэмд бусад бүлгмээс нэлээд өөрч доод тэнгэрийн хүчрэг бүлгмүүдийн жагсаалтанд 3 дугаарт ордог. Юан сонирхон. Тэгвэл луугийн мөн чанар сүм хэд дордог юм гэж хариуллаа. Шан насны нүрэнд хашуу нэмсгэлэл тодров. Үндэслэгчийн үед бид хамгийн хүчрэг бүлгэн байсан. Харин түүнийг алах болсноос хойш хүч маань айжмаар суларсаар одоо 7 дугаар байрт ордог болсон. 7 дугаар байраа муугүй юм шүү. Мэдээж муу бишээ. Шан нассан санаа алдав. Гэхдээ хуучны сүр шавхлантай үе бодвол өвөг дээдсийнхаа нэр нүрийг барж яваатай ялгаагүй. Гэвч удалгүй тэр нэмсгэлээд ямартай ч манай байр удахгүй урагшлна гэдэгт би итгэж байна. Ингэж хэлээд Юаны нүүрлүү ирмэв. Шон ухаан Минли Фэй Юян 3 түүнийг гайхан ширтлээ. Шан настан тэднээс өөр юу нууж байгаа бол хин гэж бодож байна. 182 дугаар анги өглөө болтол бэлдэв. Шан настай явсны дараа Фэй Юян Юан руу харав. Шеф Юан, чи өнөөдөр та амарч болно, харин би бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Юан хөмсгөө өргөв. Яагаад чи өнөөдөр цаг орчин бэлтгэл хийсэн шүү дээ.
Одоо амарсан дээр юм шүү. Мэднэ. Фэй Юян санаа алдав. Гэхдээ Ахмад сонгийг шүүгчээр ирнэ гэдгийг мэдчихсэн болохоор 50 сууж чадахгүй байна. Тэр догдолсон өнгөөр үргэлжлүүлв. Ахмад сонг зөвхөн чадвараараа төдийгүй гоо үзэсгэлэнгээр хүртэл алдартай. Тоолж барамгүй олон шүтэн биширхчтэй. Би түүний нэрийг анх сонссон цагаасаа л биширч ирсэн. Одоо тэр миний тоглолтыг өөрийн биеэр шүүн. Би түүний өмнө яасан ч чивэртэй байдал орж болохгүй. Ядаж анхаарлыг нь татахын тулд илүү их бэлтгэх хэрэгтэй. Юан толгой дөхөв. Битгий итрүүлээрээ шефэй. Тэмцэнээс өмнө өөрийгөө ядраачихвал харин ч муу. Би өмнө ийм алдаа олон гаргаж байсан болохоор мэднэ. Фэй Юян нэмсгэлв. Над санаа зовж байгаа юм уу? Намайг сүнслэг дайчин гэдгийг битгий мартаарай. Би бүтэн 7 өнөө тасралтгүй бэлтгэл хийсэн чи игэл хүн шиг амархан ядрахгүй. Хэсэг хугацааны дараа Юан түүнийг ганцаархан нүлдэн тоглоомноос гарлаа. Удалгүй Юров гэртээ ирэв. Ахаа манай сургууль дээр өнөөдөр юуны талаар ярьж байсныг таагараа. Юу юм? Ятгахын тэмцээ. Юров догдлон үргэлжлүүлв. Манай сургууль хөгжимчдийн дунд алдартай гэдгийг та мэднэ шүү дээ. Тийм болохоор ийм том тэмцээний талаар ярихгүй байх гэж байхгүй. Бүр манай сургуулийн хэд хэдэн сурагч тэр тэмцээнд оролцох гэж байгаа гэсэн Юан сонирхов. Танаа сургууль ятаг тоглож чаддаг хүн байдаг юм уу? Тийм ээ, манай сургуулийн олон сурагчид онлайн тулаанч тоглодог. Тэгээд тоглоом дотор ятаг тоглож сурцгаасан гэсэн Юров инээд алдав. Мэдээж тэд тиймч сайн биш. Гэхдээ оролцохыг хүсэж байгаа юм байна. Харин босод сурагчид тэмцээний үзэхээр явна гэсэн. Тэгээд нухацтай өнгөөр. Тийм ээ, та өөрийгөө бариад өвдөө ойлгов уу? Одоо таныг олон хүн мартсан байж болох ч манай сургуульд таны авьяасыг сайн сандаг олон хүмүүс байгаа. Ялангуяа би өөрөө тэнд сурдаг болохоор таны талаар мэддэг хүн цөөнгүй. Юан 50 хариулав. Санаа зовлтгүй би баг зүүн. Тэгвэл сайн байна. Юров толгой дөхөв. Юан хэсэг хугацааны дараа би өнөөшин тоглоомд орж ятгахын бэлтгэл хиймээр байна гэв. Битгий итерүүлээрээ хаа амарлтч бэлтгэлтэй адилхан чухал учир гэдгийг сайн ойлгоорой. Мэднэ Юров. Надад өөрийгөө хүчлэх шалтгаан байхгүй. За тэгвэл хэдэн минутын дараа Юан тоглоомдоо иргэн орлоо. Тэр Фэй Юян одоо хүртэл бэлтгэл хийж байгаа эсэхийг харахаар гадагш гарав. Байшингийн арын талбайд хүрэхэд Фэй Юян мөнгөн сарны туяанд ор ятгаараа ганцаараа тоглон сууж байлаа. Юаныг ойртоход тэр тоглохоо зогсов. Яасан бэ шүү Юан? Унтаж чадахгүй байна уу? Үгүй чамтай хамт хэсэг бэлтгэл хийгээр шийдсэн юм. Фэй Юян нэмсгэлв. Итгэлтэй байна уу? Хэрв авармаар ойл зүгээр унтаж болно шүү дээ. Би өөрийн хүслээр энд л бэлтгэл хийж байна. Намайг ганцаараа үлдээсэнд гимш хэрэггүй. Юан толгоос хэсрв. Би ч бас өөрийн хүслээр энд ирсэн. Тэмцээн болоход хэд хоног үлдсэн. Чи намайг хамтрагчаа болгосон юм чинь би чиний урмыг хугалахын тулд хичээх болно. Фэй Юян түүнөр хэсэг ширтэв. Миний урмыг хугалахын тулд Юан толгой дөхөд нэмсгэлв. Тийм ээ, чи надад ингэж хамтрагчаа болгосон. Тэгэхээр би тэр итгэлийг чинь алдаж болохгүй шүү дээ. Фэй Юян хацар хүлээлэг болаалаа. Тэр толгой дөхөв. Чи өөрөө надтай бэлтгэл хиймээр байгаа юм бол над татгалзах шалтгаан алга. Удалгүй Юан түүний хажууд сууж өөрийн ятгахыг өмнөө тавив. Фэй Юян нэмсгэлээд тэгвэл шүнжэнгөө бэлтгэл хийцгээе гэв. Хоёр ятгахын их шиг удалгүй шөнийн нам гүмийг дүүрлээ. Тэр үед хөрш байшинд Минли нээлттэй цонхороо хоёр ятгахын аяыг сонсоод нүдэ нэв. Юаны ятгах шиг сонсогдож байна. Тэр цонхоо хаад чимээгүй унтаж болох байсан ч тэгсэнгүй. Харин ч ятгахын их шиг сонсонгоо унтахаар шийдэв. Шон ухаан харин өрөөнийхөө цонхыг хаачихсан байсан тул гадаа юу болж байгааг огт мэдсэнгүй. Ингээд Шон ухаан өрөөндөө өшгөнийг өнгөрүүлж байхад Юан болон Фэй Юян хоёр ятгаа тоглосоор өглөө өгтлээ. Тэнгэр үүр цайж нарны гэрэл туяа үзэгдэхэд Фэй Юян гинт уулга алдав. Хөөх өглөө олчихсан юм уу? Цаг ерөөсөө өнгөрсөн мэт санагдсангүй. Юан сэргийг нэмсгэлв. Ямар нэгэн зүйлд бүрэн хавтахаар эргэн тойрноо анзаархаа бэлдэг шүү дээ. Ялангуяа хөгжим тоглож байхад тэгээд бас баяр хүргийн шефэй. Чи надтай бараг төгс харч чаддаг боллоо. Фэй Юян чи нэмсгэлв. Чи мартчихсан юм уу? Бид хоёулаа бахта намайг Фэй Юян гэж дуудаж болно шүү дээ. Хэсэг хугацаанд дараа Фэй Юян тотогш орж бие цэвэрлэв. Хоёулаа бэлтгэлээ дуусгаж өөрсдөө зэгцэлсний дараа Фэй Юян өнөөдөр юу иймээр вэ? Хэсэг амраа дараа нь үргэлжлүүлэн бэлтгэх үү гэж асуулаа. Юан тэмцээн 2 хоногийн дараа үздэй гэв. Фэй Юян толгоос хэсрэв. Тэмцээн 3 дахь өдөр эхэлнэ. Гэхдээ бид нэг өдрийн өмнө очиж бэлтгэх ёстой. Тийм өнөөдөр бол жинхэнэ бэлтгэлийн сүүлийн өдөр. Юан толгой дөхөв. Ойлголоо. Түүний сэтгэл догдлол улам нэмэгдэж байлаа. Хичнээн жилийн дараа дахин хөгжмийн тэмцээнд оролцох гэж байгаа билээ. 183 дугаар анги. Бэлтгэлийн сүүлийн өдөр. Би удахгүй эргээд ирнэ. Өглөөний хоолны цаг болсон тул Юан өөрийн өрөө рүүгээ орж тоглоомноос гарлаа. Ойлголоо гэж Фэй Юян хариулв.
Юан бодис ертөнцид эргэн ирээд Юров хүлээв. Цаг орчмын дараа өглөөний хоолоо идэж дуусгаад тоглоомдоо дахин орлоо. Зочны өрөөнд Фэй Юян цай уун сууж байв. Юан өглөөний хоолоо идчихсэн үү гэж асуулаа. Фэй Юян гайхсан янзтай. Өглөөний хоолоо үгүй би 7 хоногт нэг удаа л хоолоо иддэг гэв. Юаны нүд томров. 7 хоногт ганцхан удаа гинэ. Тэр чин бид муу шүү дээ. Ялангуяа өдөржин бэлтгэл хийдэг бол одоо харин Фэй Юян өөрөө гайхав. Чи юу яриад байгаа юм? Тулаанчд бид энергиээрээ бие махбодын хэрэгцээг нөхөж чаддаг. Ийг л хүмүүс шиг өдөр бүр хэд хэд хооллох шаардлагагүй. Тэр мөрөө авчив. Үнэн дээр ихэнх хүч хэрэг тулаанч хоолыг шаардлага гэхээс илүү амтлах зүйл гэж үздэг. Юан хэсэг түн рүү мэл гайхан харлаа. Тэр өөрийн хөгжлийн ихэнх энергийг мангасыг цөмөөс авч байсан ч энерги хоолны хэрэгцээг орлож чадна гэдгийг урд нь огт бодож үзээгүй байв. Энергиээр орлож болно гэж байгаач нэг л эрүүл бус сонсогдоод байна. Юан аяархан бухтнув. 7 хоног бүтэн юм идэхгүй байна гэдэг түнд ерөөсөө зөв санагдахгүй байлаа. Тэгээд уурыг нь яах юм? Энерги дотор уураг байдаг юм уу? Ус уугаад гидсээ дүрхээс юугаараа өөр юм бол? Фэй Юян хэрв чи юм идмээр байвал надгүйгээр явж бодлоо. Би эргэж иртэл чинь хүлээнэ гэв. Юан толгоос хэсрв. Үгүй зүгээр би айлын идчихсэн. Чи бэлэн бол бэлтгэлээ эхлэе. Фэй Юян Юаны өрөөндөө нууцаар хоолдог юм болов уу гэж хэсэг гайхсан ч тоосонгүй. Тэр гартаа байсан цайгаа нэг амьсгаагаар дуусгаад тэгвэл одоо эхлэе гэв. Юан босож гадагш гарах гэтэл Фэй Юян зогсов. Өнөөдөр дотор бэлтгэе. Гадаа бороо орж байна. За. Юан дахин суугаад ятгаа өмнөө байрлуулав. Хэдэн минутын дараа хоёул бэлтгэлээ эхлэв. Шон ухаан цаг орчмын дараа сэрж гарч ирэв. Удалгүй мэндлийн хаалга тогсож орж ирлээ. Шон ухаан хоёр ятгын аяыг сонсоод хөөх дотор тоглохоор бүр хүчтэй сонсогдож байна гэв. Хэсэг сонссныхаа дараа дахин бас та хоёр өчигдрийнхоосоо бүр илүү сайжирчихжээ. Өчигдөр орой хэр удаан бэлтгэд хийсэн юм унтсан биз дээ гэж асуув. Фэй Юян 50 хариулав. Үгүй бид өчигдөр шин унтаагүй. Бүхэл өдөржингөө хоёулахна ятаа тоглосон. Шон ухаан нүдэн орой дээрээ гаршихав. Тэр хэсэг Фэй Юян руу хэлэх үгүй ширтлээ. Фэй Юян юу ч болоогүй мэт Юан руу хараад за үргэлжлүүлье гэв. Хоёулаа дахин тоглож эхлэв. Цаг хугацаа харвсан сум мэт өнгөрч нэг л мэтгэд орой олжээ. Фэй Юян гараа ятганаас ав. Шив Юан өнөдөртөө ингээд зогсоё. Одоо сайхан амрах хэрэгтэй. Маргааш бэлтгэл хийхгүй сэтгэл санаа бие тэмцээн зориулж бэлдэнэ. Ойлголоо. Юан босоод усанд орохоор явлаа. Юаны гарсны дараа Фэй Юян угаалгын өрөө рүү орж харин Юан цочтой өрөөнд буцаж ирэв. Шон ухаан түн рүү хараад Юан чи юу гэж бодож байна? Өөртөө итгэлтэй байгаа юу? 3 дугаар байраа эзлэх боломжтой гэж бодож байна уу? Тэр инээмсэглэв. Би ятгыг сайн мэдэхгүй. Гэхдээ Шефэй өмнөх тэмцээнд 7 дугаар байр эзэлсэн юм шин чи түрүүлэхгүй юм ахэд 3 дугаар байр бол төвгүй авах. Юан толгоос хэсрв. Би Шефэйгээс өөр сайн ятгах чи мэдэхгүй болохоор өрсөлдөгчийн төвшнийг хэлж чадахгүй. Тэгээд инээмсэглэв. Ямар ч байсан бүх чадлаараа тоглож Шефэй над тавьсан итгэлийг алдахгүй хичээнэ. Шон ухаан түн рүү хэсэг ширтээд чи авьяастайгаа огт зогчихгүй дараахан үе юм а. Над чиний зан таалагддаг. Тэд үргэлжлүүлв. Чи Шефэйгээс хол илүү чадвартай мөртлөө түүнтэй яг өөртөөгөө энэ тэнцүү хүн шиг харьцдаг. Юан би багасаа ямар ч нөхцөл бусдыг дорд үзэж болохгүй гэж сурсан. Тийм болохоор хүмүүсийг өөртөөгөө адилхан хүн гэж хардаг гэв. Тэгвэл эцэг эхчийн сайн зүйл заажээ. Шон ухаан ин хэлээд Юаны нүрэнд гашуу инээмсэглэл тодров. Миний эцэг их над бараг зөвхөн хөгжмийн зэвсгийн талаар л зааж сургасан. Бусад зүйлийг би өөрөө ойлгож сурсан. Эсвэл охин дүү минь над заасан. Шон ухаан эвгүүрхөө. Тийм үү, тэгвэл даруу байхыг хэн заасан юм? Юаны нүрэнд хачин инээмсэглэл тодорлоо. Нилээд удаан хугацаа шаардагдсан. Гэхдээ тэмцээн бүрийн дараа өрсөлдөгчд маань уйлж эсвэл над руу үзэн ятсаар харцаар ширтдэг байснаас айжмаар ойлгосон. Тэр цааш хэлв. Би багадаа тэрийг анзаарддаг байсан. Өрсөлдөгч рүүгээ хүүтний харцаар харах эсвэл бүр үл тоох нь над энгийн санагддаг байсан. Гэхдээ бусад хүн миний төрөлхийн царайны хурлыг их зан дээрэнгүй байдал гэж ойлгодог байсан бололтой. Шон ухаан гайхав. Чи юу? Чи их цантаа бусдыг үл тоодог байсан гэж юу? Би ерөөсөө төсөөлж чадахгүй юм. Тэгээд хүмүүс чамайг үзээ яддаг болсон гэж Юан инээд алдав. Ихэнхийг нь би санахгүй байна. Гэхдээ охин дүү минь намайг баг багахаас их өөрчлөгдсөн гэж хэлдэг. Тэр хэсэг чимээг болсноо санаандгүй. Магадгүй амьдралынхаа ихэнх хугацааг дахир дутуу өнгөрүүлсэн намайг өөрчилсөн байх гэв. Шон ухаан болон Минли хоёр зэрэг зогтгосов. Чи сая юу гэсэн бэ? Дахир дутуу гэж юу? Хоёлоо нүдэд нь орой дээрээ гах шарах шахжээ. Юан сая юу хэлчихснэ? Тэр үед л ойлгов. Та
таалагдсан бол лайк дарж Wildcard аудио сувгийг subscribe хийгээрэй. 184-р анги 2M. Нөгөө Юан сая амаа алдснаа ойлгоод хачин царай гаргав. Хэсэг эргэлцснийхаа дараа гинт ямар ч тач миний нойр өрчлөө өнөөдөр эртхэн амрыг маргааш уулзцгаая гэв. Тэгээд хоёр бүсгүй дахин асуух боломж өгөхгүйгээр өөрөө өрөөрөө яраа орлоо. Шуун ухаан болон Минлийн хоёр бие биенийгөө харцгаав. Санийх яг юу гэсэн үг юм бол гэж Минли бовтнов. Гэхдээ хүмүүрд бусдаас нууж авдаг нэг хоёр зүйл байдаг. Тэд ч Юаны араас хөөж асуухгүй байхаар шийдлээ. Минли босов. Орой болчихлоо. Би ч бас харъя. Маргааш уулзъя. Номын хичвэн. За. Минли хөрш байшин руугаа буцаж бясалгал хийхээр явлаа. Хэсэг хугацааны дараа Фэй Юян угаалгын өрөөнөөс гарч ирэв. Зочны өрөө хоосон байлаа. Бүгд хайшчихв. Тэр мөрөө авчив. За яг вэ. Фэй Юян өөрийн өрөөрөөгөө орж удалгүй унтав. Маргааш өглөө Шон ухаан зочны өрөөнд сууж байхдаа өнөөдөр та хоёрын ятгахын бэлтгэл хийхгүй юм бол юу хийх гэж байгаа юм гэж асуулаа. Фэй Юян тэр бол гэж хариулах гэтэл хаалга төгшөв. Тог гаднаас та нар дотор байна уу гэх танил хоолой сонсогдлоо. Багшаа Фэй Юян босож хаалгыг нээлээ. Яасан бэ багшаа? Шан настан түүн рүү гайхан харав. Юу гэсэн үг юм? Маргааш тэмцээн эхлэн шүү дээ. Та хоёр явхад билийн эсгийг шалгахаар ирлээ. Фэй Юян гайхав. Бид одоо явах юм уу? Би маргааш өглөө хөдлөнө гэж бодсон юмсан. Шан настан тайлбарлав. Энэ жил Тэнгэрийн газрын өртөө ивент гэж байгаа. Дээрээс нь Ахмад сонг өөрийн биеэр ирнэ. Өмнөхөөсөө хэд дахин олон цуглах нь гарцаагүй. Одоо хөдөлж өгөхгүй бол маргааш хот руу орох ч хүндрэлтэй болно. Фэй Юян бодлоод ороод толгойд өгөв. Нэрээ тийм байна. Тэр Юан руу харав. Явхад бэлэн үү? Юан шууд билээ гэв. Шон ухаан гинт бослоо. Төрүүлэгрээ Шан настаа би ч бас явмаар байна. Шан настаа хөмсгөөрөв. Чи юу? Тэгээд бид хоёр л хүн авч явж чадна. Чи өвөөгөөс асуусан дээрх Шон ухаан гайхав. Өвөө ч бас явах юм уу? Тийм ээ гэж Шан настан толгойд өгөв. Тиймээс түүнээс өөрөөс нь асуу. Тэгээд Фэй Юян Юан хоёрт ямар тач хөдөлгөөсөө өмнө бүгдээрээ бүлгмийн өдөрчтэй уулзах ёстой. Намайг даг. Шон ухаан болон Минли хоёр руу харав. Би дутхгүй эргэж ирнэ. Фэй Юян Юан хоёр Шан насныг даган явлаа. Тэднийг холсны дараа Минли Шон ухаан руу болгоомжтой харав. Их наст нь намайг дагуулж явах болов уу? Би асуугаад өгье гэж Шон ухаан толгойд өгөв. Баярлалаа номын хичээ. Хэсэг хугацааны дараа Шан настан бүлгмийн өдөртөгчийн өрөөний өмнө хурч ирэв. Тог. Өдөртөгчөө би Шан настан байна. Шэв Юан болон Шэв Фэйг дагуулж ирлээ. Би дуудахгүй хөдлөнө. Ороод тэд дотгошоо орлоо. Лонг Ижин Юан руу хөшөө нэмсгэлээр харав. Чамайг ийм хурдан дахин ойроос харна гэж бодсонгүй шүү. Шэв Юан хэсэг чимээгүй болсноо. Ямар тач чатгын тэмцээний тухайд тэнд маш олон хүн цуглана гэдгийг мэдж байгаа үздэй гэж асуув. Юан толгойд өгөв. Мэднэ. Лонг Ижин дахин онцлон олон хүн байна гэдэг чамайг маш олон хүн харна гэсэн. Юан гинт нэмсгэлв. Санаа зовлтгүй өдөрчичээ. Би тэмцээний үеэр баг зүүн. Тэгэхээр хинч намайг танихгүй. Лонг Ижин болон Шан насны хоёр гайхан түн рүү харцгаав. Юан өөрөө энэ төрлөөр бодчихсон байна гэж тэд төсөөлөөгүй байлаа. Хэсэг хугацааны дараа Лонг Ижин дунд зэрэглэлийн хэмжээтэй модон хайрцаг гарган ширээн дээр тавив. Үүнийг ав. Шэв Юан хэрвээ ямар нэгэн асуудал гарвал энэ хоёр чиний амийг аварч магадгүй. Юан хайрцгийг нээлээ. Дотор нь гүн ногоон өнгийн хаш саваа мөн мөнгөлөг сахиусав. Лонг Ижин зааж тайлбарлав. Энэ хаш савааг хаш хаалт гэдэг. Харин нөгөө нь 10,000 милийн сахиус. Хаш хаалтанд энерги оруулж идэвхжүүлвэл сүнслэг агуу мастер нэг удаагийн дайралтыг хүртэл хааж чадах хамгаалтыг хаалт үүсгэнэ. Гэхдээ ердөө нэг цохилтолт хийсэн. Тиймээс зөв үед ашиглаарай. Тэгээд мөнгөн сахиус руу заав. Харин 10,000 милийн сахиусыг идэвхжүүлвэл чамайг одоогийн байрлалаас 10,000 милийн зайд санамсруу газар шилжүүлнэ. Юан хөмсгөө өргөв. Лонг Ижин анхааруулав. Яг хаана гарч ирэхээ өөрөө сонгож чадахгүй. Тиймээс зөвхөн амь насанд чинь үнэхээр аюул толгорсон үед л хэрэгэл. Бас энэ хоёр эрдэнсийг тус бүр нэг удаа л ашиглаж болно гэдгийг санаарай. Ойлголоо. Юан хоёр амь аврах эрдэнсийг хүлээж аваад орон зайн бүгжинтэй хийв. Баярлаа. Фэй Юян энэ бүхнийг хараад дотроо алмаарч байлаа. Өдөртөгч өөрийн гараар Шэв Юанд ийм үнэтэй амийг аврах эрдэнэс өгч байна гэж үү? Зүгээр л бүлгмээс гарч байгаа болохоор энэ залуугийн гарал өгсөө ер нь юу юм бэ? Лонг Ижин амжилт хүсье. Шэв Юан, Шэв Фэй яваад луугийн мөн чанар сүмийн нэрийг өндөрт өргөөдөр гэв. Тэгээд Шан настан руу харав. Шан настаа Шон настантай хамт энэ хоёрыг тань даатглаа. Шан настан хустаа толгойд өгөв. Над итгэж болно өдөртөгчөө. Тэдэнд муу зүйл хүрэхгүй. Шаардлагатай бол би өөрийн амнаас ч илүү хамгаална. Фэй Юан дотроо хэлэх үггүй болов. Ямар сүртэй юм бэ? Бид ердөө л ятгахын тэмцээнд оролцох гэж байгаа эцтэй.
Тэдний яриаг сонсвол яг л амьд гарах хэсэг нь тодорхойгүй аюултай тулааны талбар руу явах гэж байгаа мэт байлаа. 185 дахь анги онцгой хандлага. Юан болон бусад нь удалгүй бүлгэмийн өдөртөгчийн өрөөнөөс гарлаа. Гадагш гараад удаагүй байтал шан настаа "Шав Юан" гэж түүнийг дуудлаа. Тэгээд орон зай мөгжнөөс улаан өнгийн үрэл гаргаж өгөв. Энэ өдөртөгчийн өгсөн амь ах эрдэнэс шиг хүчтэй биш гэхдээ шаардлагатай үед хэрэг болж магадгүй. Үүнийг эзэрхийлэгч үрэлгээд хэрэглэвэл 10 минутын турш чиний хүчийг 100% нэмэгдүүлнэ. Шан насны царай нөх столов. Харин 10 минут өнгөрсөний дараа би чинж маш их сүлдэж хүч чинь эрс буурна. Хэрв тэр 10 минутын дотор дайснаа дийлж чадахгүй бол эргэлзэлгүй 10,000 милийн сахиус ашиглаарай. Баярлалаа шан настаа. Яа өрлийг авч шалгав. Эзэрхийлэгч үрэл шат 3 чанар 88%. Үр нөлөө 10 минутын турш бүх үзүүлэлтийг 100% нэмэгдүүлнэ. Сөрөг нөлөө үйлчлээд дуусны дараа бүх үзүүлэлт 24 цагийн турш 75% буурна. Тайлбар зөвхөн тулаанчд хэрэглэхэд зориулагдсан. Юан дахин хэлэх үгүй болов. Багш хүртэл түүнд амь хамгаалах зүйл өгч байна гэж юу? Шан настан одоо Шуан настан дээр очицгаая гэв. Удалгүй Шуан насны байр руу хурж ирэв. Гэтэл түүний хажууд хоёр танил царай аль хэдийн зогсож байлаа. Шан настан гайхав. Тэд бол Шуан ухаан, Минли хоёр. Шуан ухаан өвөөгөө ятгаж өөрийгөө төдийгүй Минлийг хүртэл дагуулж явах зөвшөөрөл авч чаджээ. Бүгд суугасны дараа Шуан настан "Явхад бэлнэ үү" гэж асуув. Шан настан толгой дөхөв. "Тийм ээ, бид сая өдөртөгчтэй уулзаад ирлээ" гэж хизээч хөдөлж болно. "Сайн байна, тэгвэл шууд явъя." Гэтэл шан настан гинт Юан руу арав. Гэхдээ явхаас өмнө "Шав Юан, үүнийг ав." Тэр Юанд хоёр зүйл өглөө. Нэг нь жижигхэн мөнгөн зүү, нөгөө нь улаавтар өнгөтэй бөмбөлөг байв. Энэ хоёрын аль нь аюултай үед чамд хэрэг болно. Шуан настаа эхлээд мөнгөн зүг заалаа. Энэ бол аянгийн зүү. Энерги оруулж идэвхжүүлсний дараа 3 хормын дотор дэлбэрнэ. Тэсрэх хүч нь төгс сүнслэг мастрын нэг удаагийн дайралттай дүүцнэ. Тиймээс идэвхжүүлсэн бол өөрөөсөө маш хурдан холдуулж шидээрээ дараа нь улаан бөмбөлгийг ав. Энэ бол луугийн бөмбөлөг. Юан нүдэн тэр дараа томров. Шуан наст үргэлжлүүлв. Луугийн сүмээс олон мянган жилийн өмнө олдсон маш ховор эрдэнэс. Тухайн үед 10 гаруйхан ширхэг олдсон бөгөөд одоо луугийн мөн чанар сүмд ердөө 2 үлдсэн. Үүнд энерги оруулбал доод тэнгэрийн хаанаас ч байсан хэрэглэгчийг шууд луугийн мөн чанар сүмд буцаа авчирна. Зөвхөн үнэхээр хэрэгтэй үед ашиглаарай. Юан ам өөрөө ирэхгүй ангав. Луугийн бөмбөлөг. Их насны Шуан ийм чухал эрдэнэсийг Юанд өгч гэж байгаа юм уу? Шуан ухаан болон Минли хоёр ч мөн адил гайхширч байв. Тэд хот дотор зохиогдох хөжмийн тэмцээнд явж байгаа. Амь насанд аюул толгох магадлал бараг байхгүй. Гэтэл Юан яг л дайсны нутаг руу ганцаараа орох гэж байгаа мэтний нэгээр амь аврах эрдэнэс цуглуусаар байлаа. Юан дотроо гомдлоо. Яг зөвхөн түүнд л бүх юм өгөөд байгаа юм бол би яхам, бусд нь яхам. Бид ч бас бүлгмээс гарч байгаа зү. Гэхдээ энэ бодлоо чангаар хэлж зөрхилсөнгүй. Юан жижиг мөнгөн зүү болон луугийн бөмбөлгийг авч орон зай мөгжөндөө хийлээ. Баярлалаа Шуан ахмадаа. Шан настан санаалдав. Би түүнд ердөө эзэрхийлэгч үрэл өгсөн. Харин та ийм хүчтэй хоёр эрдэнэс гаргаад ирчихээр одоо миний өгсөн зүйл хитрхээ дор тарагдж байна шүү дээ. Шуан наст өгшөө инээмсэглэв. Уучлаарай шан настан албаар тэгээгүй юм шүү. Хэсэг хугацааны дараа шан настан орон зай мөгжнөөс тоглоомын зэв шиг зүйл гаргаж ирэв. Юан сонирхон харж байтал шан настан түүнд энерги оруулав. Үш. Жижиг зэв агшин зур томорч 3 хүний тухтаа суух болж болох хэмжээтэй боллоо. Юан гайхан мэлэрлээ. Суу. Шан настан хамгийн түрүүнд завин дээр гарлаа. Юан нараас нь суугаад хажуудах сул суудлыг аялгадаж юугаа хүлээгээд байгаа юм Шав Юан энд суу гэв. Гэхдээ ингэж хэлэхдээ Шуан ухаан руу маш хурдан нэг харцгаад шууд харцаа бууруулав. Юан юу ч анзааралгүй толгой дөхөн Юаны хажууд суулаа. Суух үед хажуу талаас нь үл элийг зөөлөн зүйл хүрхийг мэдэрсэн ч тоосонгүй. Шуан ухааны хөмсөг татганав. Тэр Юан өөрөнд сэм харсныг мэдж анзаарсан байлаа. Тэр үед Шуан насан ч өөрийн нэстгээ эрдэнэсээ гаргав. Юан түүнийг зүг гайхан харлаа. Энэ бас нэстэг эрдэнэс үү? Шуан насны гаргасан зүйл яг жижиг үйл шиг харагдаж байлаа. Шуан настан инээмсэглэв. Нэстэг эрдэнэс маш олон янзаа үйл, зэв, сэлэм бүр араатан шиг харагддаг ч бий. Мэдээж араатан шиг харагддаг жинхэнэ амьд зүйл биш. Удалгүй Шуан настан болон шан настан тус тусын нэстэг эрдэнэсээ жолоодон тэнгэрт төрлөө. Тэдний урд жижигхэн нэстэг сэлмээс чавгүй өндөр байв. Хэдэн минутын дараа Юан сонирхон нэстэг эрдэнэс ер нь хэр үнэтэй байдаг юм гэж асуулаа. Юан хариулав. Доод тэнгэрт нэстэг эрдэнэс маш ховор. Мөнгө байлаач худалдаж авах боломж тэр бүр гардаггүй. Тэгвэл та нар эдгээрээ яаж олсон юм? Шан настан. Би өөрийнхөө 200 жил орчим жилийн өмнө нэг том тэмцээн төрүүлж авсан. Тэгээд Шуан настан руу харлаа.
Харин Шуан насны шив бахтай бүлгэмд маш том гавь байгаасан. Тэгээд бүлгмээс нэстэг эрдэнсээр шагнасан бах. Шан насны Юан руу хараад чи ч бас нэгийг хүсэж байна уу? Юан толгоос хэсрэв. Үгүй зүгээр сонирхолтой санагдсан юм. Би сэлмэр нисгийг илүүд үздэг. Сэлэм хэлбэртэй нэстэг эрдэнэс маш олон бий. Шан насны нэмсгэлв. Гялтгануур сэлэм бүлгмийн удирдагчид бүр аврах том сэлэм хэлбэртэй нэстэг эрдэнэстэй. Юан өөрийгөө аврах том сэлэмдэр зогсож нисэж явгаа төсөөлөв. Хожим тэнгэрийг захирагчийг өөрөө нэстэг сэлэм шиг ашиглаж чаддаг болох ч юм лөө. Үргэлжлэлийг Wildcard Audio суугаас